Бялууны хорим. Амтад гамбургерийн талхам ин гэж юу хийж гисэн? Эн чин нэмэр алга. Ямар хямдхан муухай жаргал хэрэгэлсэн юм бэ? Өнөөдөр миний хурмын өдөр. Тиймээс би зөв хэмээн байна. Тэний юм шаардаад байна уу би? Би хүслээ хэлье. Хамгийн сайн гэж дээд хэсгийн зөндөө их органик Франц таргаар бүрэн ургах удирдамж болоогүй хамгийн сайхан ховор хамгийн амтад жимс. Гараар хийсэн байлг шоколад аврах томгүй зээлзгэн дээрэс нь чихэн алтан уртас мөн үнэтэй гүргэм. Тийм их юм шаардсан байгаа үстэй. Битгий мартаараа дээр нь малтан мөгний тос төрхөн шүү. Өнөөдөр амьдралын минь хамгийн чухал өдөр. Тийм ажлаа хийгээч. Бой чи юу? Илэг хийгээд өг. Өдөржин ажиллаад гар өвдчихөж. За. Чадах юм чи нөө? Ядаж чанга барьж. За, эрхэмдээцээ. Тэр чанга биш ээ. Чи яаж гисэн бэ? Би гүн шүү. Яаж чадаж байна? Үүнхээр уучлаарай. Шоко баха? За. Хоолоо өвдчихлөө. Бүх юм авчраад өгөөч тийхүү. Баяр юм. Ягаад чихэрлэг биш байгаа юм? Муухай амттай байна. Надад ч жуус аваад ир. Гоё амттай шүү. Манай хотын хамгийн шилдэг үсчин гэхэд талхнууд минь үйлчилгээ тун муу байна да. Тийм байлгүй дээ. Энэ удаа чамд аз таарлаа. Харин дараа чамайг хатан эдлээ хинэн шүү мэдөө. Та нар бүгдээрээ шорн суун. Хэрэггүй дээ хатагтай. Яадаг ядрахавэ. Хөөе, та зүгээр үү ирхмээ? Гүнж гэж яста ирэх юм балаа юм аа. Одоо би болсон байхаа. Үсчний газар хай. Уучлаарай, манай хаасан. Гойж надад туслаач те. Өнөөдөр хуучин найз залуугийн мань хурим. Би гой харагдмаар байна. Хуучин найз залуугийн хурим аа? Тийм ээ. Гүнжтэй сүү тавьсан залуу цагтаа миний хвээсэн. Олон жилийн өмнө бид хоёр их сургуулийн хосууд байлаа. Элсэн чихэр ордонд ажилд орохын тулд маш их хичээсэн. Надад насан туршдаа хамт байна гэж амласан. Би дэрэгдэн байж, хайрлаж, халамжилдаг байлаа. Гэвч ажилласаа болж цоошин сонирхолтой болсон. Нэр нь Гүнж. Тэгээд би сонсон. Хуугаар нэгдээ. Яаж тийм юм хийдэг байна? Энэ охины үсийг яг одоо засч өгье. Тийм ээ тэгээ. Бас хааны гэр бүлд хариуг нь барих хэрэгтэй. Би ядраад байна. Дараа ирээрээ. Ирхмээ, та хэрвээ тусалвал би орой болгон илүү цагаар ажиллана. Тэгэх юм уу? Өш авалтал тэмцэх зөв шалтгаан. Би ч гэсэн амралтын өдрөөр ажиллая. Нэрээ юу? Тэгвэл хийх ажил их бай. Баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Чи бяслагны амттай болохоор сүүн крэм гоё зохино. Юу гэж бодож байна да? Үгүй. Би ямар харагдах ёстойгоо мэднэ. Намайг гүн шиг ганган харагдвал. Бясалган дээр өндөр жимс хийх гэж юм. Тэр болохгүй. Тэгвэл тэ ирхмээ гүнжээс 10 дахин хөөрхөн харагдмаар байна. Тэгээд бүгдд нь харуулна хуучин найз залуудаач. Тэгвэл сонголтгүй юм шиг байна. Сүү хамгийн ганган орцнуудыг аваад ир. Мэдлээ. Ямар байна? Гоё байгаа биз тийм ээ? Ингиж гуймаар бол байна. Ахаад жаахныг нэмээд өгч болох уу? Хүнд болно шүү дээ. Тийм ээ мэдэж байгаа. Гэхдээ би таана. Манго, усан үзэм нэмэрээ. Мэринг. Шарсан хөөсөн чихэр. Одтой чихэр. Тийм ээ гайхамшигтэй. Би хорвогийн хамгийн хөөрхөн амттнаас ч хөөрхөн байна. Энэ гайхалтай шин дөрхөө хурдхан шиг харуулмаар байна. Хуучин найз залуу маань. Чи хурим руу очиж чадах нь уу? Чадлаа яах вэ? Хөрхөн болж ойл хүзүүний өвдөлт хамаагүй. Гүн шиг харагдаж чадна гэж боддог би ямар тэнэг юм бэ? Зүгээр л хуучин найз залуугаас өшөөгөө авах гэсэн юм штэ. Зөх болоогүй шүү. Өөрөөрөө байх нь энэ тэмцээнд ялах арга.
Би залруулж чадна. Чамайг хорвоогийн хамгийн сайхан бяцлагтай билүү болгоод өгье. За, маш их баярлалаа. За, их цаг боллоо. Хүү. Би хизээч ингэж харагдаж байгаагүй. Цааш нь болсон юм шиг санагдаж байна. Тийм ээ, өмнөхөөс хамаагүй дээр болчихож. Энэ л чамд зохиж байна. Одоо ингэж яв та. Хуримнаас хоцорч болохгүй штэ. Баярлалаа. Амжилт хүсье. Шинэ өөрийгөө харуулад өг. Тэр өдгөө амтан чамайг хайсандаа харамснаа гайгүй. Маш их баярлалаа найзуудаа. Өнөөдөр бид Энэ тэний хүс ямар хүн юм? гүнж баг намттай гэдэг үгийг сонсч байгаагүй баха. Хэлээд яахав? Галын аюултай харагдаж. Чимээгүй. Та нарыг шоронд хийчихгүй юм бэ? Одоо ингээд бүгжон солилцъя. Марсипан минь гэж. Энэ юу болоод байна? Хөөх юм аа. Ямар харц болаам юм бэ? Сүйт бүсгүйгээс ч хөөрхөн харагдаж байна. Чимээгүй л дээ. Энэ хий юм. Чамд баяр хүргэе. Гүнж чамд яг тохирно. Байцаараа энэ хөлдөө бяцлагтай билүү хуучин найз охин чинь юм уу? Нөгөө юу? Хэ, уучин найз охин. Одоо ганц би гэсэн үг. Хэрэг болно гэвэл надад дугаараа өгөхгүй юу? Надад ч Чи ямар хөөрх юм Sigurd бэ? хатад дугаараа өгөөч. Тэр үзэсгэлэнтэй харагдаж байна. Дугаараа өгөөч. Юу болоод байгаа юм бэ? Би үзэсгэлэнтэй суудсгүй. Би илүү онцгой. Ямар хөөрх юм бэ? Чи намайг хийж байгаа юм бэ? Түүхий зөөлөн талх минь би ихнэр чинь шүү. Өнөөдөр миний өдөр бүгд чамаас олж байгаа юм. Чамайг шоронд хийж чадсан шүү. Үгүй. Ой. тэр үзэсгэлэнтэй. Өршөө гүчтэй эрхэмдээдсэн. Та надад дугаараа өгөөч. Анта зураг агуулж болох уу? Үгүй. Би эхэлж асуусан. Гүнж бяцлаг 2. Хөөх, мундаг байла. Бяцлага тоглоомонд очи нэгдүгээрт юм аа. Хөөй, хинч иймэрхүү тоглож чадсан штэ. Үгүй. Одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяцлаг найзаа. Сүү, хоцормооргүй бай шүү. Өдөштэй удахгүй эхэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талхаа. Үжилгээ. Та нар ямар үжилгт явах гэж байгаа? Өнөө орой гүнж төрсөн өдрөө үжлэг хийж байгаа. Бяцлага хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэмдээдсэн. Бид орж болох уу? Араа? Эрхэмдээдсэн. Таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би таар байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга. Өнөө орой би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээдсэн. Та ядаж олон нийтийн өмнө гарч мэдлэхгүй. Улам тардад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовё. За эрхэмдээдсэн. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донгон анзаараагүй гэж бодсон юм багт. Манай ван тус яанда. Өнөөдөр ч гүнж төрсөн өдөр сайхан болж байна шүү. Жоол намтай юм аа. Нэрээ амттай. Зочдоос уучлалт хүсье. Гүнж өнөө орой гарч ирч чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрөө үжлэгийг гүнжид царайсан штэ. Өвдсөн болов? За сүү, боломж гарлаа. Өнөө орой яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ. Үсчний газраас сурталчлах гэж ирсэн билээ. Урагшаа. Хөдлөх цаг боллоо. Сүү, хүлээж. Ганцаараа минь орхиод явж байгаа мó? Би ноён талханд туслаад байгаа юм. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үжилгэн дээр би юу их болчих байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна штт. Дээд давхарт сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлаа.
Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амт. Хөөй, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч давж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юмсан тоглодог юм болоо? Ямар бочинлог юм бэ? Дандаа тоглодог байх та. Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай байх та. Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бисэлга чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж энэ хурдан хаачих гэж байгаа юм бэ? Өнөөрэ шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гээд байна. Битгий яваач. Бисэлга. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бислэг надад тусалж чадах байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай өнөр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлжсэн юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл цөлөгдөх юм өөхөх ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг бяцлаг нь дурлж гисэн юм шиг байна. Тэр бяцлагыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бяцлагнаас бол чадвар алдчихлаа гэж юу? Гүйлцээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бислэг минь хамгийн сайхан бислэг. Хай. Чи та яах гэсэн юм? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бислэгтэй ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Тэр бяцлагын дарыг хаалж ир. Тэрхэмдээсээ би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бяцлаг байгаа. Чамд ачилгүй болоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээ хатагтай. Хоттой яар хайж ихэл. Мэдлээ. Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Гүнж яагаад бяцлаг хайгаад байгаа юм бол? Мэдхгүй. Тэр бяцлаг их азтай залуу байна да. Хүүх. Гүнжийн төрсөн өдрийн үдлэгэн дээр байсан бяцлагыг хайж байна гинэ. Чи үстэй тийм ээ? Би биш ээ найзаа. Би гүнжийн царайг нь ч хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр минь гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай юм бэ? Ийм их мөнгө хинт ч хэрэггүй шүү дээ. Бас цоо шинхэн снайк бокс ихийг өгнө гинэ. Снайк боксоо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. Хөөхгүй энэ дарааллын ээ. Хизээ тийшээ очих болж байна. Ямар удаан байна? Энэ дарааллын төгсгөл үү? Шинэ тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Орд миний бит хаар байна. Намайг тавиул. Таны төлөө талхны Монгол хотын бүх бяцлагийг суулгуулчихлаа эрхэмдээцээ. Ганцхан таал бяцлагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно. Үнэн гэж юу? Миний хайртай бислэг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй. Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шидсэн бислэгтэйгээ ингэж хамт тоглох нэ. За, эхний бяцлагыг түргэн оруулаарай. Эрхэмдээцээ амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц мозарелла бяцлаг танд үйлчлэхэд бэлэн эрхэмдээцээ. Царай нэм догоо байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бислэг гэхэд үнэр нь шинээрээ байна. Биш. Гүнжээ гой хүлээлтээ. Сайн уу гүнжээ? Намайг чедар бяцлаг гэдэг. Хурц үнэрийг минь үнэртэж үзнэ үү?
Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй болно. Яа! Амттай байна. Гэхдээ миний бяцлаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай үнэртэй. Дараачих нь. Би цэнхэр бяцлаг байна хадагта. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Эментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавда. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бяцлагаа олохгүй юм байна да. Бяцлаг минь яачихсан юм бэ? Эхэндээ одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяцлаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан туршдаа гойныг лэнэ. Чи мөн үү? Миний бяцлаг үнэр нь мөн байна. Үнэхээр мөн байна штэ. Гүнжээ, төрсөн өдрийн үдшилэг дээр чинь байсан бяцлаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Оо бяцлаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй жаалыг хайгаад байсан хэрэггүй. Сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяцлаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоом гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяцлаг. Ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүлийн үеийг нэм хурдан давчлаа штэ. Бяцлага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиож байгаа. Надад чиний тоглоомыг тоглож байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Үгүй. Нэг үед зогтно гэж байхгүй шүү. Эхэндээ та зүгээр үү? Наад бяцлага барь. Энд гүнжид үгүй гэж хэлдэггүй юм. Энд ямар доонод нь болоод байна? Байна уу? 911 бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэй байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байгаа. Ойрд юу хийж байна да? Би талхны өсчний газар ажиллаж байгаа. Харин та? Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гой хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хууц байна. Жимстэй Монголын. Энэ юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахта ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан.
Юу гитара? Юу гитар яриад байгаа юм? Одоо болцгоохгүй юу? Энэ жоох юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг Жимстэй Мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд Энэ юу юм бэ? өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй Мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татахад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсан. Ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад уу? Зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэр чихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй Мофлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүгээр. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиад ах. Ух, эмэрима. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр эмэрима. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу вэ? Хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Бид ч гэсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Ихчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мофлин ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайр нь бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан чинь. Үс засалтын төлбөрт битгий санаа зов. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү дээ. Эхлээд энэ том үсийг авнаа.
Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалдтаа. Таалагдахгүй байна. За залуухан. Харта хайр татам пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яахав. Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За ямар байна да? Энэ би гэж юу? Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Ямар гоё таглаг юм бэ? Шоко. Сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи усны засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өөхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко. Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлаг нөө эсвэл соёлтой нөө? Үгүй дээ. Арчаагүй зан чинь. Дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён толхой. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгий. Дахиад засч өгөхгүй дээ. Собора пангийн шохорхол. Баларсаа би хоцрох нэ. Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай таваарай. Наад толгой зогсоогоорой. Зогсоод. Хэдв чинь буцааж өг. Би чамтай зодтолдмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яах вэ? Царай мута хачин амт юм. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ би Чи бэртээгүй үз? За тайвшраа. Зүгээр л догвэ. Маа хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж байгаарай. Би дараа чамайг хоолн дурмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа? Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно.
зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой биз дээ? Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Ойхот хатуу арьсан тиймч дуртай биш. Тэгэд арьсаа яах вэ? Чадвал холтосноос сал. Наа чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэх үү? Их олон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талах үсчээ. Хөө. Их л ажил болох нь дээ. Хамрыг чинь засч болно. Бас бадбиг үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холтос чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу? Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхмээ. Жаахан өвдөлтийг тэснэ үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгийн хөдөл. Нарийн ажиллагаатай шүү. Зөндөө удахтай. Гоё амттай байна. Тэр үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг. Хоолдог маск гинүү? Эдгийн хөдлөөр тэсэрэй. Моргой сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талах уулчгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ өдрөлд модонд орж байгаа өнгө цайвар ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа эрхмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи сопоро талах хэвээрээ байгаа учраас илсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо эрхмээ. Балдарсан. Хурд явъя. Хоцормооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрлээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Баяртай. Хоцорсонгүй шүү. Энийг зарч чадахгүй бол ач зээлэртэ билег авчаад. Ой. Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Би хүн ч үү дээ. Болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Холтос минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Баларсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Яасан их уулздаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэй. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа зэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдэг нь яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээ сэгсэлэгч гисэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгöd хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабараа. Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабараа? Надтай болцмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй.
Тэнгэр минь, миний сайн үйлс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чич гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Цэцгэний хуруунууд. Цэс гэдэг үгийг өсгөлж чадах юм биш вэ? Цэсэ? Надад чи бид хоёр гэж байгаа юм шиг санагддаг юм. Цэцгий. Зогс. Ахаад чи бас л халтарчихлаа шүү дээ. Үнэхээр уучлаарай ирхмээ. Үнэхээр хэрвээ чи жимс байсан бол хам боргоцоо байх байсан юм. Тэнгэр минь. Зогс. Бас л халтарчихлаа. Жиглэг ваан руу унчглаа. Хинэг түргэн дуудаарай. Цөцгий. Гарч нь халтрах тоолно хайрын цаг яваад байна шүү дээ. Чамаа киноноос хасчих ерөөсөө. Ийм царайлаг үж жүжиглэж чадахгүй маа. Оронд нь маршарыг авъя гэж найруулагчид хэлээд байхад. Миний шиг гялтгалсан арьстай болмоор байна уу? Киноло тосоор чи гişүүлээрэ. Хүүх, ямар царайлаг залуу вэ? Ганцхан өдөр ийм царайтай болох юмсан. Тэмж царайлаг биш л юм байна шүү дээ. Цагтаа би жинхэнэ царайлаг зүсэмд алах байлаа. Энэ залуугаас хамаагүй л үү? Цэцгээ жүжиглэж чаддаггүй болохоор сурчлагын тоглоулдаг болсон гэсэн. Үгүй айлгүй дээ. Ийм царайлаг юм чинь бүгдийн чаддгал байх ёстой. Худлаа цуурч байгаа юм. За мэдэхгүй. Энэ талах өсчний газар мөн үү? Үгүй айлгүй дээ. Мөн байна штэ. Ноён талхаа цорын ганц цэцгээ байна. Хөөх, үнэхээр та мөн үү ирхмээ? Ингээд харсан чинь бүр царайлаг юм аа. Ийм чихэрлэг хамттай гарц, төгс хэлбэртэй хамар. Сая ватын инээмсэглэл зарим хүмүүс ингэж дүрдэг нь шудраг бус юм аа. Ингээд та яах гэж ирсэн? Энээс гоё болгох аргагүй штэ. Чи тэнд вээлдэг юм аа. Ерөөсөө тийм биш ээ. Холдож байна. Засах юм зөндөө байна. Өнөөдөр нааш ирдэг чинь зөв шийдвэр байна. Би яаж туслах вэ? Тухтай байгаарай. Тахны үүрэг юм гэж төгс юм аа. Сүү зөв хэлжээ. Энээс гоё болгох аргагүй. Цаг үрээд яах вэ? Надад яг юу хийх ёстойг минь хэлээд өг. За ёо. Хамгийн дургүй муухай хэсэг чинь алив. Би цэцгийн хуруутай болохоор жүжиглэж чадахгүй байна. Энэ чинь уйлах шалтгаан биш шүү дээ. Зүгээр дээ. Яагаад гэвэл гар чинь ахиж хизээж халтрахгүй болгоод өгөө. Тэг юм уу? Үнэхээр засаад өгчихвэл би танд жүжигчний карьерийн өртөө болно. Ийм л тэнэг амтэн. Битгий үйл та гүнгэлвэл игэл ардууд бид яаж аз жаргалтай байх юм бэ? Хоёулаа болцоо. Одоо. Сайн барьдаг зүйл байвал яах вэ? Аха. Суу, унтаг гэсэн чихэр аваад ирэх. За. За боллоо. Эсэн чихэр бүрсэн болохоор одоо халтрахгүй. Гэхдээ сүнс шиг болчлоо штэ. Хар дарсан зүуднээс гарч ирсэн юм шиг. Хар дарсан зүйтэй. Ноён талхаа өөр хийж чадах юм байгаа тийм ээ? Олчглоо. Суу, яваад торон урт оймос аваад ирэх. За. Болчихлоо шүү дээ. Одоо миний гар халтрахгүй байна. Ямар амархан байгааг хардаа. Гэхдээ хайрын үзэгдэл тийм хэсэг дээр яах болж байна? За, одоо халтрахгүй. Гэхдээ ирхмээ царайг нь хааж болохгүй. Орон байрны хулгай чиг харагдаж байна. Царайгаа халахламааргүй байна.
Бага зүйлээр гайхуул гэдэг үстэй. Өөр хийж чадах зүйл байхгүй юу? Энийг болно гэж бодсон юмсан. Тийм. Суу. 3 дахь тавиурнаас зөгийн балтай чанамал аваад ирэг. Зүгийн балаа. Хэлснээр чинь болё. Ноёндоо яста дог юм а. Дээр нь арьсаа сайхан борлуулчихлаа. Баярлах болоогүй шүү. Айлуу гар бариад үзтээ. Тэгэлгүй яах вэ? Ой болоос. Энийг харда ноён талхаа үнэхээр болчихж. Тэнгэр минь. Яг одоо би үнэхээр гарнаас чинь барьж байна гэж юу? Ерөөсө голохгүй байна. За бидний ажил дуусах шиг боллоо. Өнөөдөр чи эндээс гараад цоошин амьдралыг туулна. Цоошин цөцгий. Тиймээс нэрээ ч гэсэн өөрчил. Зөгийн балтай цөцгий. Одоо од чинь гялалдаж байна. Зөгийн балтай цөцгий? Ямар гайхалтай юм бэ? Баярлалаа. Маш их баярлалаа. Та цогоо хийхээс чинь өмнө зураг авах болох уу? За, тэгэлгүй яах вэ? Би ч гэсэн. Оо. Би карьерийг аварсан. Одоо даанч ховж ивэл үлдэжтэй. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөх талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийг янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусчихлаа. Шалтны оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавиастан үсчин талх байлаа. Ахаа талх ялчихлаа. Энийг хаа 7 хоног бүр талх ялаад байхаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшиг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа гоц авьяастан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүү хүн оролцох баха. талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Инээдтэй юм аа. Аргус ус болгон мохоо болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипс үдээ. Шаалбины сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр дуусан да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг? Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя.
Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Чиний хоцрол хамгийн их орлого олдог Бан Найго байна. Донод хамгаалагч цувралыг хийсэн тэр бомбд нөө. Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцсан уу? Талагчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян гэсэн шиг хөргөчийн дэх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг лавч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадлын. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь Энд хараад иннэ. Вэн талагч нэ. талагчны газрын хамгийн шилдэг сексэхэг гуйлагч Мангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстэсгтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Мангвай хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирл маань ядагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом өсөж байна. Дээд зэргийн төрс, нэгэсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэгээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар гоё юм бэ? Үгүй, тэр чинь Талагчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Хэний талга болчихсон энд байж байдаг шүү. Энд гуйлагч талах яасан сайн жонгол ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж угаад гуйлагч болчихсон юм бэ? Би талагчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгөд сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талагчны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. Намайг алиалагч орон болох гэж. Хэтэрхий өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үсчин таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай Таавал хэмээн. чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа онгордог шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдай. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хэтэрхий олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэсээ төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энэ чи юу вэ?
Ийм юм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэр суулан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талах чаргагүй мундаг юм аа. Ноён талах амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талах үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён жам. Та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгье би бүхүчээд ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлээ. нариулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Хойлагчиг надад өгөхгүй яасан бэ? Юу? телевизээс хөөгцгийг. Яаж хонь вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гониг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Алхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгч гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэзээ ч өрөөдөхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлохоо байдаг. их орчин болгон дээ. Сүү, Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнж нү? 7 хоног ажил дээр байлаа. Арай олон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагта талхыг болзоонд авахын тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар байна уу? Сохор болцоо. Үгүй ээ, болцож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэнанд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосууд мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Танилцах таатай байна. Намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколад дүрсэн хамт канал юм гэж. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янз
За, маргааш уулзацгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны л ач. Гэртээ хараа. Манай хамгаалагч нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу н яагаад болцоонд явхаж болсон юм бол доо. Дандаа л ажил гэдэг болж сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмээ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн. Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм а. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан гэсэн. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Ээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Хад болцоор болцоо. Соцлогдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талх надаар төлөвлөгөөгөө өөрчлөхий миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргахаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Би алуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Нийн угуу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн баглаараас ихтэй бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр үздэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочир ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж чад минь хоёр их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж вэнгээгүй юу? Хинч алга ба штт. Хачуува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм биш шүү. Сүү би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайхан гэрсэн. Та арай. Зүүн аяажах. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Юуг нь гэртээ ирэх тархийг үссэн шүү дээ. Тирамисутай ахаад уулзсан нь. Ахаад л намар боллоо. Хамгийн сүүлд уулзнаас хойш бүтэн сар өнгөрлөө. Хонгор минь. Тирамисууд зүрхэнд минь дутуу зуурсан гурил шиг нүх үлдээгээд явжээ. Тирамису минь. Энэ эмсэглийг чинь ямар их санана вэ? Мөн айдбуу зөөхөн байдлыг чинь. Гэхдээ чинийхээ аз жаргалын төлөө би тавьж явуулах ёстой. Махалфита миний какаон дүрсэн хайр минь.
Хөрхийн ноён талах. Тирамису. Би цааш чамгүйгээр амьдарч чадахгүй. Надад ганцхан чийл хэрэгтэй. Гэхдээ Үнэн хэлээч. Чи надаас зайлс хийсэн. Би юуг буруу хийснээ мэдмээр байна. Хэл л дээ. Яагаад? зүгээр нөгөө би харав. Би халдсан болохоор толгоороо коконы нунтаг цацдаг юм л да. Хоёулаа уулзах болгонд салхилаад байсан. Өмнө нь хинт ч хэлж байгаагүй л дээ. Харин чамд хэлгээсээ санаа зовхгүй байна талхаа. Талхаа? Бас нэгэн намар миний тавилын юм та. Би өвөл рүү ганцаараа алхам. Ганцаар мөн талах. Ав ганцаархмаа. Бүтэн